Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлэн бодох бүртгэлийн багш Сэвэлмаа байна. За миний би та бүхэндээ зориулж 2 зорилготойгоор контент бэлтгэлээ. За нэгдүгürt болохоор мэрсэн эхлэн бодогчийн эрх олгох шалгалтын хууль эрх зүй татрын бүртгэл дээр ирдэг 100 тестээс сүүлийн 40-д хамаарах бодолттой тестийг нь хуулийн нотлохоотойгоор яаж бодох байсан бэ гэдэг дээр тайлбар хүргүүлж байна. Хоёрдугаар татрын чиглэлээр суралцаж байгаа хэн бүхэнд татрын бодлогоо бодох чадвараа нэмэгдүүлэхэд чинь дэмжлэг болгох зорилготойгоор энэхүү контентийг бэлтгэн хүргэж байна. За та энэхүү контентийг өөрөө ашиглах явцдаа дараах зүйлсүүдийг анхаарах ёстой шүү. Нэгдүгээрт нь болохоор та уг тестийн эмхтгэлийг их хуваар нь аваад тэнд байгаа уг өгөгдлүүдийг харж байгаад миний тайлбарыг сонсох юм бол илүү үр дүнтэй байна. Хоёрдугаарт хуулийн заалтуудыг та хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг нь харснараа таны хуулийн мэдлэг тань нэмэгдэх боломжтой. Гуравт та өөрөө хурдан удаанаа тохируулга хийгээд үзээрэй. Танд амжилт хүсье. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.